Сайн бацгаана уу? Налагчуудаа хайртугай мэдшилгийн үргэлт маань үргэлжилж байна. Гал морин жил маань айлчлан ирж үндэсний их баяр наадам сар шинийн баярын босгон дээр өвгөд эз буурлан хүндэтгэн дээдэлдэг Монгол түмнийхэн өв соёл ясаар айлчлан ирсэн гал морин жилдээ эрүүл инх байгаарай. Илгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын сайхан эрүүл өргөж энэ цаг мөчид эрхэм нутгийн ах эгч нар болох дорлог олоож анартаа цэн даюуш болор эрд нарын зүгээс маш гоё гинтийн бэлгийг бид уламжлах гэж байна. Ингээд нутаг нэгтэй хүмүүс хизээд ам нэгтэй байдаг шүү дээ. Эрхэм дүүнэрийнх нь илгээсэн их гоё мэдчилгээгээр гинтийн бэлгийг уламжлацгаая. За сайн байцгаана уу? Сар шиг сайхан шилжчихээ бүү? Сар шиндээ сайхан шилжүү юм уу? Сайхан уу? Та хэд маань сайхан үйлж үү? Би тэнхээ данг сайхан байна уу? Дангоо. Ансаадлуу сарунтаа. Сайхан явж байна. За охин нь одоо гуруулаа нэг гоо бичлэг хийнэ. Мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид маш гоё мэдчилгээг уламжлахаар яг одоо дорлог өвөөгийнхэн эрхэм гэр бүлтэй уулзаад байгаа. Зочин гичин айлчлаад явж байгаа хооронд айгүй гоё гинтийн бэлэг барих гад ороод ирсэн. Өвлийг өнтөөд авч сар шин сайхан болно уу өвөө? Сайхан. Өвлдөө сайхан байлаа. Хурж тарган тавтаа сайхан шинэлээ өргөн өтгөн ах дүүтэйгээ өрхөдтэйгээ эрүүлэн ажиргалтай явна. Ямар сайхан юм бэ. Тэгэхээр бид чи их ерөөлөр учирсан ард түмэн шүү дээ манай монголчууд. Гал морин жил маань ирсэн байна. Гал шигийн дүрлцэж мор шигийн хямрлаг байна гэд монгол хүмүүс маань бүгдээрээ цөмөр сайхан шинэлж байгаа. Энэ цаг мөчид та хоёртон бас сар шинийн баярын босгон дээр маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байгаа. Манайх нэг налагчуудтай хайртугай гэд мэдчилгээ хүргэдэг газраас та хоёрт маань ингээд тусгаалan ирсэн нэг бэлгийг авчирсан охин нь. За. Тэгэхээр би өвөөгөөс эхлээд асууя. Энэ мэдчилгээг бас үзэж байгаа их олон хүмүүс байгаа болов. Та хоёр маань юу аль нутгийн хүмүүс вэ? Бид хоёр Мөнхөрхөн хүмүүс. Уугуул нутаг Ховд аймгийн Мөнхөрхөн сумын. Одоо энэ нутагт ирээд 10-20 жил болж байна. Одоо яг харьяалагддаг газар болохоор Төв аймгийн Эрдэнэ сумын. Тэгээд энд бид хоёр төр орчин суугчаар байгаа. Би Аржанчууд ингээд газар барилгын сахиул гэдэг ажилтаа нас одоо дал гэрч байна. Манай гогсон болохоор одоо бас 65 67 орж байгаа. Ийм хоёр настан байна. Тэгээд та бүгдээ баярлалаа. Өргөлж мэдлэгээ дамжуулж ажил өргөн өтгөн аж аргалтай мөрөн жилдээ танаас ажлаас ариунтай сайн сайхан явахыг ярай. Баярлалаа. Тэр сайхан ирвэл бат сайхан орших болтуг бай. Тэгэхээр сар шинийн баяр бол манай Монгол түмний үндэсний их баяр наадам байдаг. Тэгээд өндөр настай буурлуудаа хүндэтгэн дээдэлдэг. За тэгээд үр хүүхдүүд бүхнээ баясгадаг гэдэг их сайхан энэ баяр наадмын босгон дээр гинт яваад ороод ирэхээр их гайхаж байгаа баг. Тэгэхээр гинтийн бэлгэр нь хинээс юм бол юм ээ? Каяста мэдхгүй. Та хоёрт нэг сэжүүр таамаг өгсөн хүн алга уу? Байхгүй. Тэгэхээр энэ мэдчилгээ их гоё нандин санагдаад байгаа охинд нь. Одоо би та хоёрт их гоё мэдчилгээний үг уншиж өгнө. Их сайн сонсвол энэ одоо хин гэж нь бид хоёр тийм ууд дүүрэн бэлэг өгөөд учиргүй бичлэг болов гэдгийг их тодорхой болно шүү. За. Нутаг нэгтэй хүмүүс гэдэг хизээд нэг ам нэгтэй байдаг штэ. Хаанч таарсан нэг бүр дотны нэг төрөл маань юм шиг хажууд нь байхад түшигтэй дэмнээ тэврээд авмаар нутгийн уул усыг санагдуулмаар нэг тийм хоёр сайхан түшигтэй буураадай гэж хаягласан байна. За. Ижигээ өнгөрснөөс хойш ижитэй маань хамт өнгөрүүлсэн дурсамж их нандин санагддаг. Энэ хоёр хүмүүс ижийг маань санагдуулаад байдаг юм а гэж ирэхгүй нэг бүсгүй манай захиа хаягласан. За. Учир нь ихч маань болохоор ээжтэй маань бас найз нөхөд явсан хүн. Ах бол харин ижитэй маань нэг анги явсан хүн. Тэгээд ерөөлөөр учирдаг ард түмэн налайх нутагт бас хамт суурьшсан ийм нэг тохиолдол бидэнд байна гэж. Цэн даюуших хэмээх үрх айл. Болор эрдэн хэмээх нэгэн бүсгүй. Нүдэндээ нэг тийм баярын нулимстайгаар ууц дүүрэн бэлэг авчирж өгөөд явсан.
Тэгээд ижийтэй орчлон чинь их баян байдаг шүү дээ. Тэгээд ижийн буцаад явхаараа өнгөрүүлсэн мөч бүхэн нь их нандин санагддаг учраас харах болгонд аав шигээ ээж шигээ хүндэлдэг юм аа энэ хоёр буурлыгаа гэд учиргүй их гоё хүндэтгэлийг та хоёрт явуулсан байна. Баярлалаа ястаа. За тэгээд нарны гэрэлтэй налайх нутагтаа хамтдаа сууршиж амьдралын мань жаргал зовлонгийн аль нь ч түшиг болдог та хоёртоо эрүүлийн хийх хүсье. Ижи аавыг минь санагдуулдаг шүү. Ховдын цэнхэр уулас маань буян тухолын маань нэрэлзэн урсах чимээ бид бүхнийг нэгтгэдэг дээ. Та хоёртоо хайртай шүү гэж хаягалсан байна. За тэгэхээр энэ гоё сэтгэл хөндлөл шингэсэн бэлгийг одоо охин нь та хоёртоо өгөх гэж байна. Мурган дэлгэрнэ ойлох дуулхан ч жаргал шүү дээ имсэн сэтгэлээ хураар аргадий да үлдэх мөрмийн сэвгүй байгээ очром боттоо Дурлаг аха бүр яста төсөөлөж хүү хүнээс ирсэн болов гэж бодож байна. Ингээд ангийн охины тань охин гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд ер нь бол сайн ярил бид бас ураг төрөл хамаатан болоод чи явчих юм. Ер нь их л нандан хүмүүс байдгаа гэж хаяглаад болроо бүсгүй сая бас машин дотор учиргүй их нулимс унгаж байгаад явна лээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ бичлэгээр дамжуулаад бас үзээд сууж байгаа. Тэр мэдчилгээний эрхмүүдэд бас таны сэтгэлээс хуваалцмаар байна охин. За. Дагаар би дүүтэн баярлаа. Тэгээд миний уутнаас кичиг баярлаа. Нөлөөсгачнаа тэгээд охинда баярлаа. Уутнаас удаан жаргад надаас илүү насаарч өнөр өтгөн ажиргалтай инк тунх ажил үс чинь ариунтай жаргаж яваараа л итгэл. За бид удаан баярлаа. Ингэж гэмтийн бэлэг барьж орж ирнэ гэж огт зүйдлсэнгүй. Тэгээ гол дотор нэг ойр түрээндээ барыг ойрлдаад ээжтэйг бид нэр зүг найз нөхөж шахуу минь эгч минь явж байгаа данч нас нь богинохон болоод өрхний орондын усан болохоос үтэхтэн дээд газраас харж байгаа байхаа. Охиноо тийм учраас миний дүүнэр мундаг байна. Би өстой үнэнхээр баярлалаа л гэчгээд өшөө дүүтэн өөр хэлхийг алгуу хэлж чадахгүй байна. Тэглүү яхаа тэгэхээр их бас сэтгэл хөдлөсөн сайхан дугаар гэж нэрлэдгийн онцлог нь энэ учиртай юм а. Тэгээд тэнгэрт байгаа ижи минь тэтгэж ивэж байна гэдэгт итгэдэг юм а. Харин ард нь үлдсэн хамаг сайхан дурсамжийг нь бүтээлсэн хоёр буурай минь эрүүл саруул байхыг эрүүл өргөсөн шүү. Ингээд та хоёр минь бас сайхан шинэлээд эрүүл их саруул сайхан үр хүүхдүүдийнхаа дэргэд урт наслаж удаан жаргаарэ. Баярлалаа. Дүүтэд гэсэн би бас чамайг үнэнхээр сайхан хөндлөдөг. Körk нохоо яваад байд юм байлаа гэж би хөндлөд байгаа хоёр чинь минь. Алтайг соос мяралзан урасхан бахта